Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан эрүүл Монгол хүн үндэсний хөтөлбөрийн иргэн бүрийг эрүүл амьдралын хэв маягт уриалах, бие сэтгэл төдийгүй нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, Монгол хүний хөгжлийн суурийг бэхжүүлэх зорилготой юм. Энэ хүрээнд Австралийн сэтгэл зүйн эрүүл мэндийн анхны тусламж олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Төслийг доктортой санхүүжилт нийгэмдүүлэлт төрийн бас байгууллагатай хамтран явуулж байна. Дэлхийд даяар 970 сая орчим хүн сэтгц болон зан үеийн эмгээр шаналдаг гэсэн судалгаа байдаг. Австрали бол юугаараа ондоо байсан бэ гэхээр гол нь боловсролынхын байгууллага нь ерөөсөө нэг багаас нь ахуулаад сэтгэл зүйн талаар ингээд хөтөлбөртөө суйрлуулад явцсан байдаг. Тэгэхээр ингээд Монгол улсад болохоор яг энэ боловсрал сэтгэл зүйн боловсролыг хүн болго мэддэг байх нь өөрөө бас чухал. Тэгэхээр ийм гоё нийгэмд хэрэгтэй сайн сайхны хөтөлбөрийг эхлүүлж байгаадаа маш их баяртай. Нийгэмд үнэхээр хэрэгтэй мэдээллийг заавал сэтгэл зүйч биш эсвэл сэтгцийн эмч биш мэрэгчлээ хүмүүстнүүдэд айгүй энгийнээр айгүй гоё ойлгуулж болдгийм байна. Тэгээ энийг ингээд ойлгосноор өөрөөрөө ойлгох тэгээ өөрийгөө ойлгоод эргэн тойрныхоо хүмүүст найз нөхөддөө гэр бүлтэй ер нь ажлынхаа хамт олонд ер нь яаж бас энгийн байдлаар туслах боломжтой юм бэ гэдгийг айгүй ойлгоод тэгээ энэ ерөөсөө яагаад Монгол хэрэгжээгүй юм бол гэж хөөцлөж авсаар хагаад бид өнөөдөр ингээ 3 дахь жилийнхаа босгон дээр бид яг энэ хөтөлбөрийг Монголд аль биесээр хэрэгжүүлэх юм эрхээ аваад явж байна. Улаанбаатар хотод стрессийн гаралтай сэтгцэн эмийг маш өндөр үзүүлэлттэй байдаг гэдгийг судалгаагаар тогтоосон. Хүмүүсд дийлэнх цагаан ажлын байранд өнгөрүүлдэг учраас ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, ажлын байран дахь сэтгцэн эрүүл мэндийг дэмжих нь маш чухал гэдгийг мэрэгчлэтнүүд хэлж байна. Энэ төслийн хүрээнд Монголд нутагшуулах ажилд Амгаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн сэтгцэн эрүүл мэндийн тэнхим оролцож байгаамаа. Энэ бол сэтгцийн өвчин гэдэг бол биеийн эмгээс ялгаатай нэг гэх юм бол гаднаас нь хараад мэдэх боломжгүй. Тэгээд мэдэх боломж нь байсан гэсэн хүн болгон тэрийг мэдд таних чадвар нь бас байдаггүй гэж ойлгож байна. Тэгэхээр энэ хөтөлбөр сэтгцийн эрүүл мэндийн анхны тусламж гэдэг хөтөлбөр Монголд ирснээр яг тэр бидний мэдж чаддаггүй шинжүүдийг таниад эрт тусламж үйлчлэг үзүүлэх боломжийг олгож өгнө гэсэн. Тэр хүн мэдээж шууд эмчийн оронд ороод үүрэг гүйцэтгэж өгөхгүй мэдээж хамгийн чухал оролцоо нь тэр хүний эмчид хүртэл хэрхэн ямар арга хэмжээ авах вэ? Тэр энэ хүн үнэхээр эмчид очихоор хүн үү үгүй юу гэдгийг анхан шатанд ангилан суухын чадварыг олж авч байгаагаар айгүй онцлог. За жишээлбэл ингээд нэг сэтгэл готрал гэдэг эмгэг байна те. Альва эмгэгийн үед бол шинж зөвхөн түрхэн зур дайралтаж өнгөрч байгаа хүн бол мэдэгдэхгүй гудамжаар нэг эвгүй ааштай явлахад хинжил тэр хүнийг энэ удаал ингэж ажиллана гэж бодох. Гэрийнхэн бол жишээ нь яг тэр хүнийг байнга ажиглаж идэг зан ааш нь яаж өөрчлөж байгааг мэдж. Тэгэхээр наад захын сэтгэл гутралыг таних тулд тэр хүн дуртай хайсан зүйлээ хийхээ болох, ажилдаа явахаа болох, инээмсэглэхээ болох, бусдад харилцаас татгалзах гэд энэ шинжүүдийг л хялбархан таних боломжийг энэ сургалт олгоод өгч байгаа. Төслийн хүрээнд иргэд төрийн болон хувийн гишүүний байгууллагуудад зориулсан сэтгэл зүйн эрүүл мэндийн анхны тусламж сургалтыг стандарт хөтөлбөрийг бэлэн болгож сурагч багш нарыг бэлтгэсэн байна. Анхны сургалтанд төр хувийн хвшил иргэний нийгмийн салбарын 35 төлөөлөл хамрагдаж 2 өдрийн сургалтаа дүүргэж сертификат гаргаж авлаа. MHFA хөтөлбөр нь 25 жилийн өмнө Австралид үүссэн. Өнөөдөр 8 сая гаруй хүн энэхүү сургалтанд хамрагдан нийгмийн сэтгцийн эрүүл мэндийн боловсролд бодит өөрчлөлт авчирсан байна. Судалгаагаар хүн амын 15 хүн тутмын нэг нь сэтгэл зүйн эрүүл мэндийн анхны тусламжийн мэдлэгтэй байх нь нийгмийн түвшинд сэтгцийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй болохыг харуулсан байна. Mongolians will benefit. Монголчуудын хувьд бол асуудал нь хүндрэхээс өмнө хөнгөн байгаа шатндаа гэж хавдраар ярих юм бол эртхэн онцлчих юм бол тэрийг эмчлэхэд илүү амархан болно гэсэн үг. Тийм учраас монголчууд бол сэтгэл зүйн эрүүл мэндийн хувьд бол эрт тусламж авах юм бол ийм эдгэрэх чадвар нь сайн байна л гэсэн. Хэд хэдэн шалтгаанаас болж ер нь бол ийм сэтгцийн асуудлууд үүсдэг. Зарим нь харамсалтайгаар бид нар туслах боломжгүй. Тэр нь болохоор генетик тийм генээсээ эцгийнх нь сэтгцийн асуудалтай байсан хүмүүс. Тэрнээс гадна траума гэж болно. Ямар нэгэн амьдралд нь ямар нэгэн хүн юм тохиолдоод тэрнээс траумад ороод сэтгцийн асуудалтай болсон. Тэрнээс гадна бол бас бид нар нөлөөлж болох тийм бас сэтгэл зүйн асуудал байдаг. Тэр нь бол донтолттой холбоотой ч гэдэг юм уу. Арх их уснаас болоод готролд ордог хүмүүс гэж байгаа. And there's plenty of those to go around. Сэтгцийн эрүүл мэндийн асуудалд өртсөн хүмүүс ажил хөдөлмөр эрхлэхгүй байх магадлал өндөр. Ажил орхилж байхдаа ажил дээрээ тэгш бус байдлыг мэдрэх нь элбэг байдаг байна. Иймд хүн амын сэтгцийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь чухал. Мөн дэлхийд дахна жил бүрийн 10 дугаар сарын 10-нд дэлхийн сэтгцийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.